Дэлхийн монголчуудын эмзэл радио 88-р урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ гэж сураатаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 4-р сарын 13-ны пүрэв гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг үндэсний урлагийн булангаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ найруулагчаар ган болтын ангарганаар байлаж байна. За өдрийн мэнд төргий. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар бизнесээ хамтдаа сая Лендмен за мөн Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнгөрсөн 7 хоногийн үндэсний урлагийн булангаараа бит хоёр чинь Монгол Улсын гавьяач жүжигчин балетчин Бачимгийг урьж авчраад за сайхан наматик балет те за үндэсний балет хөгжим бүжиг талаар ярилцаж байгаад за би тэгээд бям гарагт нь хүүтэйгээ наматик балетийг үзсэн. Үнэхээр гала концерт нь янзын гоё юм байлаа. Супер үнэхээр супер сайхан байсан. Тэгэхээр өнөөдөр бид бүхэн хамтдаа гайхалтай гоё хөгжмийн зохиолч уран бүтээлээс сонсогч үзэгчтэй хүрэх гэж байгаа. За үндэсний урлагийн булангаараа өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, давгийн Лувсан Шарвгаан баялаг намтар дуух ариун их хөгжмийн бүтээлээс нь ярьж өгч байна. За ингээд хамтдаа сонсох хамгийн ихний дуу маань Цонхны цаанаас туяа туслаа хөө гэдэг дуу сонсгож байна да. За Нүгэл буян киноны Мэдгмагийн дуу гэдэг тийм ээ. За Тоохваргайн охин Мэдгма гэлэнд дурлаад дуулдаг дууг нь бүгдээрээ сонсцгоё. За ингээд нэвтрүүлгээ эхлүүллээ. Бүгдээрээ Нүгэл буян киноны Мэдгмагийн дууг Монгол Улсын ардын жүжигчин Түмэн Дэмбэрлийн дууснаар хүлээн авч сонслоо. За тэгээд одоо бид нар Атар газрыг чимэглэсэн алаг цэцгэнд би дуртай, ариун хайрыг минь булаасан амраг чавндаа би хайртай гэж хөгжмийн зохиолч Лувсан Шарвгаа Москвад сурч байхдаа анх их нэртэй зориулж бичээд тэгээд аялгүй байсан чинь өөрт нь тийм жоохон дутуу санагдсан юм байна л да. Тэнгүүд явуулангууд хандаад за ингээд би чамд хайртай дуу бүтэж байсан ийм сайхан түүх байна. За тэгээд миний мэдээллийн дараа бүгдээрээ хамтдаа би чамд хайртай гэдэг дуугаа хүлээн авч сонсноо. За манайхан бол нэг фосфортдаг хүүхэн гэдэг шүү дээ тийм. За мэдээж түүний аялгүйг хийсэн дуунуудаас хамгийн оргил нь яах аргагүй энэ дуу. За тэгээд мэдээж одоо маамуу наашир тий бүтэн 60-ны туш бүх хүүхдүүд энэ дууг дуулж хилд орж штэ. Ер нь бол тий. Ярих юу ах вэ? За тэгээд дурлал хайрыг минь дамжуулаарай.
хэрлэн, эх орон, гурван тамирын уянга зэрэг өөр олон сайхан дуунууд ч одоо сэтгэл дотныг ашигладаг. За дуур бүжгийн жүжиг, магтуу, хөгжим жүжиг, киноны хөгжим гээд лусан шаргуу авьяас одоо бэлгээс бүтээгүүд төрөл гэж байхгүй. За тэгээд дөнгөж сая хүлээн авч сонссон Нүгэл буян киноны одоо цонхны цаанаас туяа туслаа, зочоод арсан чинь цоорхоо байлаа. Цаадах учрыг нь мэдснээс хойш цоолж нүхэл нүгэлтэй болно хөө гэж Нүгэл буян киноны дуу их шиглэж араас нь баясгалан, аман хуур, төөрсөөр, төрөлдөө, өглөө, тэмцэл, жаргал даах гун зовлон, газрын жигүүр зэрэг бүтээлийг бол нэрлэж болох байна. За харин дуурийн бүтээлээс нь дурдах юм бол хам бүргэд, нудраг доржоо, шивээ хягт, ард аюуш, нүцгэн ноён, хадам ээж зэрэг бүжгэн жүжигээс нь нарны домог, бүртчон, сарны наадам гэд хөрч өгнө. За тэгээд цаашаага цэцэг нуурын хушуун, гайхамшигт лимб, алдагдсан тамга, маш нууц, ногоон дээрх хөгжимч бүжгийг бол мартах аргагүй. Эх орон, Монгол орон, бат оршиг, хизээд бэлхэн, мөнхийн лэнэн, алтан соёмбын дуулал, хилийн цэргийн алдар зэрэг 10 гаруй магтуудуу лусан шаруугаа иршлүүлсэн байдаг. Хизээд бэлхэн гэдэг чи одоо пионерын дуу юу? Би бас тэгж бодохгүй. Яадгүй л хизээд бэлхэн чинь нөгөө нэг бүр нацад орж тийм нацад орж үед гарсан дуу болохоор би бол тэгж бодохгүй. За ингэж тэр хөгжмийн төрөл бүр давьяасаа сорж сэтгэлээрээ ивж туулж бүтээл төрүүлсэн агуу уран бүтээлч байлаа. За Монгол Улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин давгийн лусан шаруугаа Хинтээ аймгийн Баян хутаг сумын зүүн хашаатын Яндаг худаг гэдэг газар 1927 оны 6 сарын 1-нд төрж ээжээ. Тэгээд аав нь түүнд Балдан дорж гэж нэр хайрлсан ч дараа нь лам багш нь нөгөө нэг сахил хүртээгээд лусан шарав гэдэг болсон юм байна. Сахилынхаа нэрээр явуулсан юм байна шүү дээ. Яг үнэ. За тэгээд аав давггүй нь болохоор морь уях дуртай, адуун дэрэмгий, сумын наадамд зодтолчдог, дархан хийдэг юм мундаг хүн байсан байна. За ээж нь урт насан гэж үүл дуран, мяндагтаа лам нарын хяацтай хамт, ноёдын дээл хувц ойдог, сүм хийдийн чимэглэл уралдаг юм хүн байжээ. За түүний өвг эцэг Цөлтөн гэдэг хүн нутаг усандаа хүндтэй, мяндаг тушаалтай, номтой хүн байсан гэдэг. За энэ чүүднээс 1939 онд улс даяар бичиг үсэгт одоо тайлагдах хөдөлгөөн өрнөх үед лусан шаруугаа төвд Монгол бичиг заалгаж шалгалтанд орж тэнцээд багшилсан байдаг. За яг нөгөө нэг шинэ үсгийн багшгал ерөөсө 12 13 та хөвгтөл одоо ингээд багшилж байгаа. Шалгалтанд ордоо наад чинь уншиж бичдэг юм байна. Багш болоо яг байна. За эндээс энэ агуу хүний ажил уран бүтээлч болох гараа эхэлжсэн. За сумын баг сургуулийн хичээлийн эрхлэгч аймгийн намын хороонд бичиг үсгийн багш жолооч 1942-оос 1944 онд Хинтээ аймгийн ажилчны клуб жүжигчин, хөгжимчин, найруулагч гээд хийгээгүй ажиллаж байгаагүй гэж намтар дээр нь бол бичсэн байна лээ. За лусан шарууга нэг ярилцлаганд ингэж ярьсан байт юм байна. Би ер нь л нэг юм хөгжмийн хүн болно гэж юусоо бодож байгаагүй. 13 наснаас л анх багшийн ажил хийсэн. За тэр үед ч одоо ингээд 38 39 онд бүх нийтээр бичиг үсэгтэй болох зорилтыг тавьж байсан цаг хөрсөн залуу бүхий л улсыг одоо дугуулan маягаар 3 сараар 4 сараар хичээлүүлээд Монгол бичиг сургадаг байлаа. Тэгээ би чинь ингээд 6 настайгаас хийд дээр байхдаа Монгол бичиг заалгачихсан хүн. Тэгээ сайхан Монгол бичигтэй лам хүнээр заалгасан. Ингээд 38 онд 12 настайдаа хар болоод бичиг мэддэг байсан болохоор шууд бичиг үсгийн багшаар томилогдчихсэн гэд ярьсан байдаг. Тэгэхээр нэрээ нөгөө л нэг бидний сайн мэдэх шинэ үсгийн багш кино шиг л үйл явдал одоо лусан шаруугаа амьдралд өрнөжсэн байж тээ тий. За сэтгүүртэд өгсөн ярилцлага нэвтрүүлгээс нь харахад тэр өөрийн хийсэн бүтээлүүдэд тун даруугаар өгүүлдэг байсан. За нэг ёсондоо илүү ч хийхийг зорж ээж хамтдаа одоо тэр нь би чамд хайртай гэдэг гайхалтай гоё дуу бүтээсэн явуу уулан зохиолчтой их дотны найзууд явсан гинэ. За тиймдээч Москвад 5 жил болоход ястол нөгөө өөр төрөйдөө орно гэдэг шиг хамгийн ойр дотн байсан анд маань явуу хул юм аа. Тэгээд ч битээр одоо 30-аад дуу хамтарч ийсэн. Тэр үед ч н одоо манай явуу Монголын утга зохиолд дотоод сэтгэлгээний голцоо хайр дурлалын чиглэлээр эргэлт хийсэн хүн шүү дээ гэж бас дурсан байдаг. За Маамуу наашир гэдэг дууг бол үнэхээр нялх балчир одоо хүүхдүүдээс 80 нас зооголсон хөгшчүүл хүртэл бүгд мэднэ. Тэгэхээр энэ дуу бүтсэн түүхийг бас ярьж өгье. За 1956 онд хөгжмийн зохиолч Лусан шаруу, яруу найрагч Тамсурн нарын зохиосон энэ дуу бүтэн 60-ны турш дөрөв миний хэлсэнчлэн Монголын хүүхдүүдийн хамгийн сайн мэддэг, хамгийн хайртай дуу байсаар байгаа. За Монгол Улсын хөдөлмөрийн баатар төрийн шагналт ардын жүжигчин Лусан шаруугийн охин, солиурлын их сургуулийн хүндэт профессор Халиун Сүрэн алдарт дуу хэрхэн бүтсэн талаар
Ингэж дурсан байна. За. 1956 оны намар Аам маань Москвагийн хөгжмийн дээд сургуульд оюутан байхдаа амралтаараа ирсэн гинэ. За ингээ манайх тухайн үед хашаанд амьдардаг байсан. Тэгээд хашааны хүүхдүүд хоорондоо тоглоно. Хүүхдүүд тоглож байхдаа ингээд том хүний дуу дуулаад исэн юм байсан юм байна л да. Гэсэн чинь аав нь хүүхдийн хоолойд ойрхон амархан сурчгаар үг хэллэг юм хүүхдийн хүмүүжилд нөлөөлөхөөр дуу зохиох хэрэгтэй байна да гэж бодсон юм байна. За тэгээд тухайн үед одоо энэ охин нь 6 настай байсан. Тэгээд ламсруунгаатай ярьж байгаад шүлгэн дээр нь манлын хөгжмөр ай зохиогоод охиндоо сонсгосон гинэ. Одоо 6 настай охиндоо. Тэгсэн чинь нөгөө тухайн 6 настай байсан охин одоо өөрөөр хэлбэл хамгийн анхны сонсогч нь гэсэн үг шүү дээ. Тэгэл нөгөө охиндоо сонсгосон чинь ерөөс дорн сураалд болцсон гинэ. Мамуна шир манад хоёлоо тоглоё гэд. Тэгэхээр энэ дуу хүүхдүүд одоо амархан сурч хүүхдийн ой тоонд амархан тогтох юм байна гэд нөгөө нэг хөгжмийн зохиолч нь ч бодсон, үгийг бичсэн хүн ч бодсон. Ингээл мамунаашаар бүтсэн түүхтэй. Тэгээ зохиогчныхоо дараанаас маш хурдан түгсэн. Тэгээ анхны дуусан үнэ нь бол Монгол Улсын гавьяа жүжигчин хүүхдийн дууны долгоргой. За харин би хашаанд байхдаа хүүхдүүдийн хүрээнд анх дуулаад тэр дороо ингээд түгцэн гинэ ерөөс ингээл хашааныхаа гудамжны хот. Оо яг үнэ. Тэгэл ерөөсөө ингээл гудамжинд явж байгаа хүүтээс чи хөөе найзаа мамунаашаар мэдхүү гингүүд мэдлгүй яд ингээд шууд дорн дуулаад үзүүлдэг гэсэн гинэ айгаа хөөхөө. За ингэж бас бүр зурагтаар ч гарч байсан гэж дурсан байлаа охин нь. За тэгээд одоогоос 47 жилийн тэртээ Монголын төмөр замын бүтээн байгуулалт залуусын хайр сэтгэлийн тухай газрын жигүүр кино нээлттэй хийж байла. За 1978 онд дэлгэснээр гарсан тус киноны зохиолыг Хорлоогийн Зандра байдыг бичиж төрийн шагналт ардын жүжигчин Дижидийн жигжид найруулж зураглагчаар урлагийн гавь зүтгэлтэн гинэнгийн цэрэн ажилласан байдаг. За харин чулууны дуу гэж одоо бидний сайн мэддэг та ярээ санаж байгаа бол одоо чулуун чи эсрэг дүр штэ. За ширнэн гэж дүр байгаа, шүрээ гэж дүр байгаа. Хэрвээ манайхаа санаж байгаа бол тэгээд уулноо шүрээ ширнэн хоёр бие биедээ хайр сэтгэлтэй байсан чинь энэ чулуун дундуур нь орж хор хутгадаг. Тэгээд яг уу ингээд энэ гурван залуу гуруулаад хөдөө одоо орон нутгаас тийм ээ төмөр замын одоо ингээд бүтээн байгуулалтанд оролцоод ингээд машинист болж байгаа үг түүхийг харуулсан юм кино тийм ээ. За тэгсэн чинь энэ чулууны дууны хөгжмийг төрийн шагналт ардын жүжигчин Лувсан Шарав шүлгийг урлагийн гавь зүтгэлтэн Чимэд орж зохиож ардын жүжигчин Самбууга дуулж исэн байна. За тэгээ урлагийн гавь зүтгэлтэн найруулагч Чимэд орж Монголын радиогийн дуун өвдөс нэвтрүүлэгт энэ тухай ярихдаа газрын жигүүр төмөр замын одоо байгууллагын 40 жилийн ойгоор хийгдсэн. Ерөнхий найруулагчаар Жигжид багш маань би туслах найруулагчаар найрлаж байлаа. Тэгэд энэ киноны нэг хэсэгт найр хийж байгаагаар гардаг. За түүн дээр дуу хэрэгтэй болсон юм аа. Тэгээд одоо манайхан санаж байгаа бол нөгөө чулуун чинь жигтэйхэн одоо буруу муруугаа ухаарцсан сайн хүн болоо. Тэгээд нөгөө манай ширнэн шүрээ хоёр чинь гэр бүл болоод шин байранд орцсон байж хат нэгээд найран дээр нөрж ирээд гитар дараад энэ дуугаа дуулдаг штэ тий. За тэгээд дөөний хоёр юу гэдэг нэг иймэрхүү тийм. алаг цэцгсэн тиймэрхүү хөвтэй байдаг шүү дээ. Мөн. За тэгээд энэ киноны нэг хэсэгт найр хийж байгаагаар гардаг. Тэгээд түүн дээр дуу хэрэгтэй болсон юм аа. Тэгээд би анх шүлгээ биччихээд Лувсан Шаруугаан гэрт аваачаад өгтөл 200 гаруй нот гаргаад ирсэн. Тэгээд эргүүлж төрүүлж үзэж хагаад ийм л дарах юм байна гэд нэгийг суглаад өгсөн. Тэгээд тийм олон нот бичээд одоо хадгалчихсан байхыг анх удаа л харсан. Тэгээд авьяастай улсууд өөршөө гэж ярьж ирсэн байна. Тэгээд за наанасаа ялгаад авчих. Тий. Тэгээ хоёлоо өмнө нь ер нь одоо ингээд үндэсний урлагийн булангаараа гайхалтай одоо үнэхээр дахин давтагдашгүй дахин одоо хизээч ийм гайхалтай хүмүүс төрхийг бол бид нэр хэлж мэдгүй тийм ээ. Тэгээд одоо энэ амралтын өдрүүдээр цацагдах зочны цагийн маань зочноор түрүүхэн одоо 13 цагт Монгол Улсын гавьяа жүжигчин Одон Чимэг Аглуу хоёр маань хүрэлцэж ирлээ. Би сая нэвтрүүлэг хэлэхээс өмнөөс Одноёг чигээ уйлуулад амжлаа. Тэгээд нөгөө шаруугаатай нөгөө онгоцны буудал дээр таарсан дурсамжийг би бас нөгөө сонсдог урлагаар ярьж ирсэн шүү дээ. Тэгээ тэрийг хүндсэн чинь Одноёгч маань бас харуулслын үлмээс гаргаж илээ. Тэгээд үнэхээр бид нар одоо энэ гайхалтай гайхамшигтай хүмүүсээ тэгээд амьд ахуй цагт нь нэг юм одоо ядчил тэр нөгөө нэг энэ олимпийн аврагад чинь насаараа ингээм амар өндөр цалин аваад идэг үстэй тийм юм хүм ингээд өвчүүд одоо яах вэ гээл ярилцаад л өнгөрлөө. Тэгээд
Өнөөдөр тэгээ бид хоёр ингээл усан шарваа гэдэг бас нэг гайхалтай хүний талаар ингээд сонсогчтой өргөж байгаад их баяртай байна. За ингээд үргэлжлүүлээд бүгдээрээ Нүгэл Буян киноныхоо дууны хэсгэн сонсож байгаад Мамун Нашрыг сонсчээ. За Мамун Нашрыг сонссны ардаас нь нөгөө одоо алдарт би чам тайртай кинон биш би киноныг нь худлаа ярьж би чам юу дуу маань явна. За тэгээд эхний ээлжинд хамтраа илгшээ танилцуулчих тийм ээ. За Улаанбаатар хотод 16 цаг 27 минут болсон. Тэгээд нэвтрүүлгийн маань хамтраа айлгчаар бизнесээ хамтдаа сая Lendman хамтраа ажиллаж байгаа. За Lendman 2016 оноос эхлээд технологийн шийдлийг ашиглан санхүүгийн үр хэмжээг нэмэгдүүлэх зорилгынхаа хүрээнд барьцаагүй хэрэглээний зээлийг Lendman аппликейшнаар дамжуулан Монгол улсын санхүүгийн зах зээлд нэвтрүүлсэн анхны финтек компани юм. За яалтч байхгүй тийм. Lendman гарч ирээд Lendman чинь бүр хувьцаат компани болгоо хувьцаа гаргаж ийн маргаж ийн гэл бөөн шүүгэн. Тэгэл хүмүүс бүр гайхаад идвэс. Юу яриад байгаа. Тэгэд би зүгээр ингээл ямар ч им барьцаа ингээл зүгээр зээл авчих юм. Яах гэж эргүүлж төлөх юм бол хингээл те. Ерөөсөө ойлгохгүй байсан. Яг тэр үеийг бол би айгүй сайн санаж байна. Тэгээ Lendman чинь угаасаа гарч ирэхээс өмнө хүмүүс барьцаагүй зээлийг хувь хүмүүсээс 10% хүүтэй 20% хүүтэй зээлдэг байсан. Чи манай Томик чинь Lendman гараад ингэсч би хүүшээ их чи одоо нөгөө нэг амар дампуурдаг нөгөө ямар юмнууд анх дампуураад байлаа. Тэр мөрөн шиг тэгээд бөө юм болох үү дээ гэдгсэн. Тэгээ одоо бол энэ соёл үнэхээр сайхан нэвтрлээ. Яалтчгүй Lendman бол мус хагалсан тий. Мус хагалсан. Яг энэ зах зээл дээр бол мус хагалсан. Үнэхээр итгэхгүй байсан шүү. Тийм штэ. За Lendman аппликейшн хэрэглээний зээл, худалдаа авалтын зээл, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг харилцагчдаа санал болгодог төдийгүй 2024 онд Монголын хамгийн анхны бүрэн дижитал бизнесийн зээлийг зах зээлд амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. За ер нь бол штэ тий. Монголд зээл олгогч байгууллагууд одоо бичил жижиг дунд бизнес эрхлэгчид зээл олгохдоо хамгийн багадаа 3 удаа салбар дээр очих шаардлага тавьдаг байхгүй юу? Дахиад материалаа бүрдүүлээд очин. За тэнгууд зээлийн ороогоор орж хуралдуулна гэн. Тэгээд ингээд за хизээ ирээрээ гэд. За тэгвэл одоо яг Lendman-ийнхан бол ердөө 2-3 цагийг зарцуулах шаардлагатай байдаг. За үүнээс арах юм бол бизнес эрхлэгчид ажлын байраа орхиж одоо тэгээ бусад одоо газруудаар очиж үйлдвэрлэхэд 9-10 удаагийн борлуулалтаа алддаг гэсэн юм бүр тооцоо гаргацсан байна. За харин Lendman бичил жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан 100 сая төгрөг хүртэлх бизнесийн зээлийг барьцаагүй, шимтгэлгүй, бүрэн дижиталаар гар утаснасаа 5 минутанд ирэхэд тооцоолон бизнесдээ хөрөнгө оруулах боломжийг олгож байна. Флекси бизнес зээлийн давуу тал гэсэн чинь хүүн ерөөсө 369% гэж шүү дээ. 369%. Нөө 10% гэдээсэн чи юу үлээ дээ тийм. Тийм шүү дээ. Хугацаанд бүр 198 сар хүртэл гэж шүү дээ. Энэ одоо хичнээн жилийн бүүм мэд 198 сар. За гэрлээ өвтөөр бол одоохондоо тооцоход хэцүү юм байна. Та сард нэг удаа л иргэн төлөх нөхцөлтэй. Тийм. За тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 77 тэг 7 техник гэдэг утаснаас аваарай. 77 тэг 7 техник. За тэгээд Lendman гэж ерөөсөө салгахгүйгээр бичээд Facebook руу норч боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар за бизнесээ хамтдаа асаа гэх суриатаагаар Lendman хамтран аялагч байна. Баярлалаа. За баярлалаа. За сонсдог урлаг нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрийг суриатаагаар өнөөдөр үндэсний урлагийн булангаараа сонсогч танд өргөжлөө урж байна. Ингээд Нүгэл Буян дуугаар өргөжлүүлвэл авч сонсё. Мамун Нашр. Мамун Нашр, манай хоёроо ав ич хоёрын ажлын тоглоом биш. Нас онч тэпия машинаар явъя нам таны мөшө навамад тарья. Мамун Нашр, манай хоёроо ав ич хоёрын ажлын тоглоом биш. Урмава бүтэгэ бүчтана туя бүхтэйгээ хамтаа урмава
Maria, nom sanel unshia, nomo modoteria. Allah'a güdül terörlüğümün sultanın hançaladı Allah her tarlamrığımın şunduğu tüm saraylığa atar her geçimliğin sen Allah'a çıtkındır toy arruhun harimini bollasan Amrıga çamda mihara За үнэхээр нөгөө нэг алдарт дуу маань энэ бол үнэхээр одоо бүр ардын дуу шиг болсон дуу шүү дээ. Тэгэлгүй яг уу тэгж Сая байх бид нар бол Монгол улсын авиач жүжигчин Сосор Ормын дууснаар алдарт төрийн шагналд ардын жүжигчин Давгийн Лувсан Шарвын би чам тайртай гэдэг дууг сонслоо. За Лувсан Шарвга гэхээр ирэхгүй энэ дуу бол хамгийн түрүүнд бодогдож хэн бүхэн л одоо сандаг. Хотлоос гүдэлтэй борлог минь Султан хамжарад голос хайртай амраг минь шөндөг гэрэлтэм царайдаг даа. Аялагдчихэдэг да ер нь бол тэгээд энэ дуу гарсны дараагаар Хингонд яруу найрагч нар явуу ууланганд дахиж очдөг оройхоо очиж байгаа л тэгээд эхнэрийгээ гаргаад тэр позортоо гэж үздэ харъя гэж нэ. Эхнэр нь позортоо шөндөг гэрэлтдэг гэдэг. За энэ бол түүний бичсэн ихэнд өгүүлсэн мөрдөр явуу хулангуайн нэмж бичсэн мөртөө хайртай хүнээ санаж бичсэн түүний сэтгэлийг дотн нөхөрлөж санаа сэтгэлийн холбоосыг нь мэдэрч байсан явуу зохиолч бол гүйцэн бичсэн сайх энэ бүтээл төрөх хүн бүрийн сэтгэл дотн игшиглэх юм бүтээл болсон. Дорны их яруу найрагч явуу хулан Лувсан Шарвга хоёр бол их сайхан ойрхон нөхөрлөж исэн хүмүүс гэж байгаа шүү. За энэ дуу хэрхэн бүтсэн тухай түүхийг нь ярьж өгнө эхлээд. За 1954 онд намын төв хорооноос хөгжмийн зохиолч Лувсан Шарвыг Москвароо сургуульд явуулахаар болсон гэж байгаа юм. за Өмнө түүнд урлаг эрхлэх хорооноос сургуульд явах тухай хэд хэд удаа хэлж байсан ч тоглоом хийж байна гэдээ ерөөсө тоохгүй л яваад байсан гинэ. за Намайг явуултлаа зөндөөл удах байц гэж яваад байсан. Тэгтэл яг 9 дугаар сард намын төв хорооноос түүнийг дуудаад намын төв орон дээр дуудагдана гэдэг чинь бол аюултай шүү дээ. тэгэлгүй яах вэ? Бүүзэгдмэн амьдрал өгөх гэж нөө яах гэж юм те ингээл очиж байгаа шүү дээ хүн чинь. Ингээд очисон сургуульд явуулахад нь бат болсныг хэлэхдээ ард түмний даалгавар учраас биелүүлээд ирээ. Плетийг чинь авчихсан байгаа гэж хэлчихсэн. Бүр за. За орос хэл мэдэхгүй. Өмнө нь дунд сургуульд сурч байгаагүй. Нөө ламаар яваад Монгол бичгтээ болоо тэгээд багш болоо гангарцсан нөхөр штэ энэ чинь. За тэгээд өөртөө нэлээд эргэлцсэн ч оройтсан байсан гэж байгаа. Тэгээд 9 дугаар сарын сүүлээр Москвад очиж бүх хичээл нь аль хэдийн эхэлчихсэн байсан. Сургуультай орох огт сургууль төгсөөгүй ямар ч боловсрол эзэмшээгүй хүнийг их сургуульд орлоно гэж байхгүйгээд халгаагаагүй гэдэг. Аль таньдаг гэх хүмүүсээс тусламж хүсээд явж байтал Оросд суух Монголын элчин сайдын яамны Вандан гэх хурандаа түүнд нааштай хандаад зөвлөлтийн соёлын яам боловсролын яамны хэлтсүүд дээр асуудлыг нь шийдэхээр дагуулan очижээ. За Тэгээд энэ хүн өмнө нь ажиллаж байсан туршлагатай, сурах бүрэн боломжтой гэд аль байдгаараа тайлбарласан ч хүлээж авсангүй гэдэг. Угтаа бол Лувсан Шарвга тухайн үед 10 жил мэрэгчлэрээ ажиллаад 1951 онд Гавьяат цол, 1954 онд Алтан гац гэх мэт зэрэг төрийн медаль хүртчихсэн эх орондоо нэр хүндтэй. Нэгэнт олонний танил болчихсон хөгжмийн зохиолч байсан үйл л дээ. Энд чи хэдэн он гэдэг 54 он тий 54 он. Арай гэж зөвшөөрлөөдөө гэсэн нэг сайд нь түүнийг Ленинград яв гэж хэлжээ. за Гэхдээ хариуд нь үгүй би явахгүй Москвад л сурна гэд хүрээ сар дахиад нэг сар болсон гэдэг. Тэр сүүлдээ элчин сайдын яам дээр амьдардаг болчихсон байжээ. За. Уг төрөгч байхгүй. ийш өөр юм энэ за. Хүмүүсээ санаа зовоод хэлэхгүй, тоохгүй явсараа л байгаад ээж гинэ. Тэгсэн нэг сайн санаатай хүн направление гэж юм байдаг юм а. Тэрийг аваад очиж сургуульд авдаг юм байна гэж дуудагчээ. За Түүнийгч вандангуйтай хэлжилтэй. Яам дээр очиж нэг төшөөлн тэртээ тэргүй авахгүй. За яах вэ? Нэг бичиг хийж өгье гэд гаргаж гинэ. за
Тэгээд бушуухан хийж өгснийг нь аваад их сургуулийн ректор дээр очтол нилээд хэдэн шалгалт олон өдрийн зайтай аваад тэр шалгалтуудыг нь өгч байж сая сургуульдаа нэг тэнцэж орж байсан гинэ. Чи бараг нэгдүгээр курс нь дууслаа штэ гэж явсараа байл. Бүр одоогор бол баг гэр оронгүй шахуу хүн болж иж орсон биш үү дээ. Дээр амьдарч идэг гинэ. Доктор л байж идэг те. Харин тий. За тэгж олон хоног будалж явснаас сүүлдээ шантарж шалгалт өгч байхдаа хүртэл яадаг юм буцнаа гэж боддог болсноо хожимд урссан байна. за Бүтэн сар хүлээхтэй таних мэдэх хүнгүй гэрээ болон гэргий долгор сүрэнгээ маш их сансан гэдэг. Тэгээд дуу зохиог санаатай нэгэн танилтайгаа таарад явуу хуланг сургалт утга зохиолын дээд сургуульд байгаа гэдгийг нь сонсож гинэ. За тэр дээр найз яруу найрагчийн гэрийг залгаж аваад өөрийн зохиолсон 2 бадаг шүлгээ өртлөөд очижээ. 2 жил уулзаагүй найзтайгаа элдвийг ярьж суунгаа явуудаа хандан. За найз нэг ирээ санаад өгөхнэ. Би нэг 2 бадаг биччихлээ. Үүн дээр нэмээд нэг иймэрхүү шүлэг бичээд өгөөч гэж хэлжээ. за Явуу хуланч маргааш нь Горкийн сургууль дээр хүрээдэргээд явуулжээ. Тэгээд дэлгэрүүлэн зохиож бичсэн шүлгээ өгснөөр түүний сэтгэлд батнот нийцэж би чам тайртай гэдэг энэ дуу бүтэж байжээ. окей хэцүү шттэ тэгэл те одоо нэгэнд тэгээд Москвад очсон хүн бол одоо хизээ одоо дуртай цагт ямар гэртээ харьч чадах вэ те тэгээд тэр олон хоног болж байгаа хүн чинь тэгээд гэр орноо амраг хайртай хүнээ санахаас ч гэлээ явах үү тийм ээ. Гүг тэгээд энэ чи явуулахдаа энэ хүний чинь зүгээр нэг явуулж байгаагүй шүү дээ. Ард түмний даалгавар шүү нөхөр минь. Биелүүлээд иргээ явуулсан байгаа. Тэглээ чи чанга байгаад байна л да тийм. За хатаа ажигчаа ярьчаад өргөжлүүлэх ойлоо. За тэгээд. За Улаанбаатар хотод 16 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Chartak брендинг байгалийн хийж үсэн эрдэс тус хамтран ажиллаж байгаа. За Оюурич компани нь импортын худалдаа түгээлтийн үйл ажиллагаа явуулт юм байна. Тэгээд Узбекистан улсын Chartak Mineral Water компани Монгол улс дахь албан ёсны одоо борлуулагчийн эрх аваад байгаа. Тэгээд Монгол хүний эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүнийг шилдэг бүтээгдэхүүнийг бас хэрэглэгчтэй өргөхээр зорин ажиллаж байгаа. Тэгээд байгалийн хийжүүлсэн эрдэс тус гэдэг нь өөрөө эрдэст минералыг одоо хадгалахын тулд хийжүүлж өгдөг. Одоо ер нь бол бидний мэдгээр аршаал ус гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм ээ. За энэ Chartak гэдэг. Одоо бид нар Chartak гэдэг яг ингээ унших юм бол Chartok гэж байгаа юм шиг уншигдана. За. Бичвэр нь тийм шүү. Англиар Chartok гэж бичсэн юм шиг. Хажуудаа ийм нэг уулны зурагтай ийм логотой. Мөнх цастай уулны зурагтай логотой. За энэ Chartak аршаа нь химийн найрлагын хувьд бол сульфатын хлорид, натрийн аршааны ангилалд байх ба зах зээл дээр байгаа гидрокарбонат натрийн аршаанаас ялгаатай нь амин хүч чухал эрдэсүүдийг тэнцвэртэйгээр агуулсан эрүүл мэндийн шилдэг аршаан зөөлөн бөгөөд таныг сэргээх мэдрэмжийг төрүүлэх өвөрмөц замтыг мэдрүүлдгээр онцлогтой гэсэн байна. За. Угаасаа энэ Chartak гэдэг үг чинь энэ chor гэдэг нь перс гаралтай үг дөрөв гэсэн утгатай гинэ. Тэгээд tok гэдэг байгаа нь Chartak ардлын дээр tok гэдэг нь болохоор перс гаралтай үг уул өндөр уул гэсэн утгатай. Тэгэхээр дөрвөн өндөр уул гэсэн утгатай нэртэй. Ер нь бол дөрвөн уул ус гэж нэрлэлцгээе үүнээс хойш. Ядрах дураараа тий. Энийг уухтаа хэдүүл нөгөө дөрвөн уул гэдэг дуугаад бол дөрвөн уул энийгээ дуулчихъя. За тэр энэ Chartak Mineral Water компани өөрөө Узбек Голландын хамтарсан компани юм байна. Яг үйлдвэрлэгч нь бол. Ямар давуу талтай юм бэ гэвэл хоол боловсруулах замд нөлөөлнө, хоол боловсруулалтыг дэмжинэ. Дээр нь хоргоожуулна гэсэн байна. За зүрх судасны өвчлөлөөс сэргийлэх буюу зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж өгдөг юм байна. Бамбар булчирхайн өвчлөлийг одоо хордлогыг нь бууруулж, бамбар булчирхайн одоо үйл ажиллагааг дэмжинэ гэх үү? Ийм бас үйлдэлтэй байх нь байна. Бодисын солилцооны алдагдал буюу чихрийн шижингийн үед бол энэ бас илүү одоо өвчний эсрэг сөрөг үйлчлэгээ үзүүлдэг. Ийм бас ид шидтэй ус байна шүү. За тэгээд энэ чинь бас би яг үннийг хэлэхэд аршаа. Одоо бид нар боржом гэж ярьдаг тий ууч чаддгүй та мэдэн тий. Би бол байн гудаг. Тийм та бол байн гудаг, би бол ууч чаддгүй. Гэхдээ эн чинь надад нэг таалагдсан юм нь лимон, га, лайм зэрэг жимсний амт оруулчихаар би ууч чадна. За тэгээд номин сансар Care4-ийн сүлжээ дэлгүүрүүдтэй гэрээ хэлцээр бол амжилттай болж удахгүй гарын үсэг зургаж байгаа юм байна. Бас дээрэс нь ганцхан ийм сүлжээ дэлгүүрүүдээр биш Монфо Аз фарм зэрэг эмэн сангуудаар
бас зарагдана гэж шүү. Оо, болж байна. Одоо ингээд дөнгөж чинээр оруулж ирж байгаа шоо шин бүтээгдэхүүнийг одоо бид та нарт ярьж өгöd нь штэ тийм ээ. За ингээд 75 75 99 99 10 22 81 гэдэг утсуудаар илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг аваараа тэгээд чорток алангуйр ч одоо хэлж болно тусгал юм шиг байна. Тэгээ Mongolia гэж латинаар бичээд Facebook руу норох боломжтой. Тэгээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар за ер нь их маш олон мэдээлэл байгаа. Тэгээ бид нар бас цувралаар энэ мэдээллүүдийг хүргэнэ тийм ээ. За ингээд Чарток брэндийн байгалийн хийж үсэн эрдэст бас хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Бичгтээ Чарток гэж бичээд уншихтаа Чартак гэж уншдаг юм байна. За. Чарток гэж бичээд Чартак гэж уншдаг шүү. Актер дүү. Надад Чартак гингүүл байшин энэ дэврэл санагдаад байна. За ингээд нөгөө нэг дуу маань бий болсон. Тухайн үед бол Москвад хамт сурч байсан найз хожмын ардын жүжигчин Загт сүрэнгээрээ эхлээд дуулуулсан байдгийн. За. Ингээд агуу хөгжмийн зохиолч Яруу найрагч хоёр энэхүү дууга өөрсдийнхөө тусдаа гэж байгаа. Би ч гэргээдээ зориулсан гэдэг, явуу дунгаач гэргээдээ зориулсан гэдэг, лувсан шарангаач гэргээдээ зориулсан гэдэг. Нөгөө нэг хэний Гэхдээ одоо тийхээс яд нэг шүлгийн нэг нь хөгжмөнд битсэн юм чинь. Ариунагийн нөгөө нэг ханимын үлөө нэг дуу байдаг шүү дээ. Өөжгийн ихнэртэй зориулсан гэсэн. Би нөхөртэй зориулсан гэсэн. Тэгсэн аяг юуг нэглээ шүлгийн битсэн хүн бас ихнэртэй зориулаад битсэн байдаг ч гэдэг юм дээр. Гуруула тэрэн шиг юм болсон юм байна. Усны тунгалаг тамирын гол хэмээх энэ дууг ардын жүжигчин Төмөрн Дэмбэрл анхлан дуулж ард түмний хүртэл болгосон байдаг. Бид нар саяхан явуулсан учраас усны тунгалаг тамирын голыг бол өнөөдөр бол та бүхэндээ сонсгож чадахгүй нэ. Аяыг нь хөгжмийн зохиолч маань бичиж Яруу найрагч Отгон сүрэн гэдэг хүн шүлгийг нь бичсэн байдаг. Төмөрн Дэмбэрлгөө урын сандаа ардын болон зохиолын нийлсэн 400 гаруй дуутай өгөөд хөх торгон дээл ховиршгүй сэтгэл бүсгүй хүний заяа туулын урсгал шөндөө сайхан цэнгэлийн хур усны тунгалаг тамирын гол төвшин жаргалтай бүсгүйчүүд зэрэг дуунууд ард түмний сэтгэл зүрхэнд түүний өнг их шиг нам аясаар шингэн үлдсэн байдаг. За сүүлд энэ дууг сэргэн дуулсан Бурма мөн энэ тухай бүхэл бүтэн 100 дамжин дуудагдсан Төмөрн Дэмбэрл хаан усны тунгалаг тамирын гол дууг хөгжмийн зохиолч Лувсан Шаруугатай ярилцсан зөвшөөрөл авч байж дуулсан шүү гэж бүр онцолж ирсэн. Лувсан Шаруугаа надад альва нэгэн уран бүтээл мөнх байхын тулд ард түмний өмч байх ёстой. Тийм болохоор энэ дууг маш сайхан дуулаарай гэж хэлэхэд нь их баярлсан гэж тусгаалan ярилцлага өгсөн байдаг. За Лувсан Шаруугаа олон сайхан дүүртэй. Эдгээр дүүрээс нь өөрийнх нь ярилцлагаас бол хар хорин дүүрийн талаар яриах хүргэе. За хар хорины тухай дүүр хий гэж Пүрвдэрж зохиолчтой анх ярьснаас хойш 10 гаруй жил болсон юмдаг. За Пүрвдэрж өөрөө Бээжинд хэдэн жил суусан басгүй 1990 оноос хойш театр өртөг мөнгөд нэг хэсэг болсон. Тэгж байтал манайхан түүхэн хаадаач их ярьж эхэлсэн. Хар хорныг нийслэл болгох яриа одны дунд дэгдэв. Тэр л үед Пүрвдэржтэйгээ ярьж байсан дүүрээ сэргээх сайхан боломж мэд санагдаж байлаа. Гэтэл дүүрээ хий гэтэл хөрөнгө мөнгө байдаггүй. Тэгсэн Апогийн захирал байсан Отгон Баатар гэж хүү ивент гэхээр болдго юм байна. За Отгон Баатрын аав нь манай театрт морин хуурж удирдаачаар ажиллаж байсан Санжи Мэтэг гэж хүн байсан юм аа. Ээж нь Сэрж Мэтэг гэж шандчин бас хөгжмийн сургуульд багшилж байсан хүн. Отгон Баатар бидэнтэй танилцаж аав ээжийнхээ дурсгалд зориулж 45 сая төгрөгөөр энэ дүүрийг бүрэн ивент гэсэн гэж шүү. За тухайн үед бол энэ 45 сая 40 асар их мөнгө шүү. Илүү яа дээ тэгээд 90 оны дараахнаар тийм ээ. Тийм шүү дээ. Театраас нэг ч төгрөг гараагүй. Өгдөр бол их яривхтай хар хорны мөнгөн модыг барихад Франц, Монгол, Орос, Хятад даргацуулд шөргөөцөлдөж байгаа ийм явдал гардаг. Яг үнэ. Тий. Тэгэхээр Францын дуулахад Франц маягтай, лалынхан гарахаараа лалын маягтай дуулж байх ёстой. Христ лалд бүхий шишнийх нь тэр үед хар хорин цугласан байсан. Дээр нь Карпини болон Бүшийн Кузмин зэрэг нөхд даргачул дүрээрээ гарна. Энэ бүгд дээр бас хайр сэтгэл нэмж өгнө гэд хөгжмийн талаасаа нэлээд хүнд ажил болсон гинэ. За баярламар сайхан юм юу болов гэхээр 2006 онд дэлхийн монголч эрдэмтдийн хурлын төлөөлөгчид хар хоринд очиход тэнд ил задгаа тоглож байлаа. Тэр нь ч гадаа тоглож байгаагаараа бараг анхных болсон юм гэж дурсан ярьсан байдаг юм. За. Яг хар хорин дээр ямар гоё юм бэ. За өнөөдөр Монголын урлагийн сар болсон сэтгэл дотны аялгуунуудын эзэн хөгжмийн зохиолч Лувсан Шаруугаан бүтээлүүдийг хүргэж дуу бүтсэн түүхүүдийг бид нар ярьж өглөө. Үндэсний урлагийн болонгаа хүргэхдээ
эргэл дэмэн болон дүүрэн лайв сайтуудаас мэдээлэл авч ашигласандаа дурдгын хажуугаар энэ сайтуудад энэхүү өгүүлбэрүүдийг бичиж оруулсан тухайн эрхмүүдэд талархлаа илэрхийлье. За үнэхээр л усан шаргууны талаар ярихад бол одоо бид нар ингээд нэг өдрийн нэвтрүүлэг бол багтнаа. Одоо зөвхөн маамуу нашир дээр нь зөвхөн би чам тайртай дээр нь зөвхөн одоо ганц дуун дээр нь ярихад бид нар өчнөө зүйлийг ярьж болно. Тэгээд энэ хүний тэр олон дуурийн бүтээлүүд бол үнэхээр гайхалтай юм билээ шүү дээ. Манайд одоо ер нь хамгийн олон дууртай наштай бол усан шаргууч байж чадах юм байна. Тэгээ одоо бид нар таа бүхэндээ 1971 онд бүтээгдсэн Шивээ хагт гэдэг дөөр дээр дуулсан Жанжин Сүхбаатарын айрыг сонсох болно. Эхлээд би чам тайртай дугаарнаас сонсож байгаа тийм ээ. За тэгээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 3-ны пүрэв гарагийн одоо сонсдог урлагийн нэвтрүүлэг манай радион 3-р студиэс үндэсний урлагийн булангаараа урлагийг мэдрийг сүрэтээр шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Чартак брендийн байгалийн хийжүүлсэн эрдэс тус за мөн бизнесээ хамтдаа асайг сүрэтээр лендэ маань хамтран ажиллаа баярлаа. За өргөлөөл эрхэм сонсогчдаа цагрын хэнд явдаг радио мэдээг үлээвч сонсдоо дараа хөгжүүлтэй хөнгөн байцгааг сүрэтээр яана нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. За баярлалаа анжгаа. За одоо хэсэг холоос гүйдэлтэйгээд сонсож байгаа да. Тэгээд Сүхбаатарын айрыг сонсоод нэвтрүүлгээ дуусгаж байгаа манайхан бас 50 хүртэл ядаж нэвтрүүлэг маань явна. Тэгээд сонсоорой. За тэгээд анжгаадаас баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын MDS радио 88.3. Булгийн усамдан хонголага тэнгэр тэгшиг сэтгэлийн хартай дамрагмэн энэхэн холлоо санагаданда жороо хаваргаар тэшүүсэр жолоо тавсгээд очтодмэн жаалхан чимэн эсэр бахан гэрвшсгэ золгондоо жаалхан чимэн эсэр бахан гэрвшсгэ золгондоо эрхэм жормын өгтөө эрэгтэй эмэгтэй ардуудаа хорон Монголоос энэ өдрөөс эхлэн тусгаар тогтнолоо их төрөө бид тогтоолоо эрх чөлөөг бид олцоолоо санлаа нэгтгэн их хүчээ нийлүүлэн эрс зоригоор хөтөлбөөс эсхүр хацаргүй үл мэдэх үл чадах гэх юмгүй болоод үрд цэнгэл манлаг олж болох бидний сэтгэл бидний сэтгэл